За 92-ыг бодъё да. Энэ өмнө нэг иймэрхүү бодлого би бодож исэн санагдаад байгаа учраас нэг юм ярихгүй memoization хийгээл энийг хийчихгээд бараг болох байхаа. Memoization хийгээл тэгэл өмнө ямар нэгэн тоон дээр очисон бол цааш нь явах хэрэггүй шүү дээ. Тэгэл давтчихад ерөнхийдөө recursive-ээр тэгэхээр recursive ашиглаж байгаа учраас амар бодох бах гэж одоо үзэж магадгүй. Гэхдээ memoization хийчихэнгүүт харьцангуй хурдан болт. Энэ болчих хаа 10 сая гэдэг чинь. За 10 сая би нэг жижиг нэг юм шалгаат. За 10 сая гэдэг чинь A B C D E F G H 8 тав шүү дээ. 8-ыг үрждэг нь 9 нэг ийм л энд хийдэ. Багт 700-д гараад байгаа. Ч хийд юм бэ. За яагаад энийг бодоод үзье л та. За энэ хэд гарч байна? 9-ийг үрждэг нь 9 үрждэг нь 8. 600 энэ одоо хичнээн 10 сая байлаа гэж шууд нэг алхмын дараа 3 оронтой алах юм шүү тий. Тэгэхээр ч одоо бүр амар хурдан дуусна гэсэн үг шүү дээ. За хийгээл үзье. Гайг ах уу. Тэгвэл memoization-ээр бид нар map хийнэ. Би ер нь map ашиглах аюулгүй дуртай. Ягаад би map ашиглах дуртай гэж бусад програмчлалын хэлнүүд одоо энэ орчин үеийн одоо энэ C-гээс хойш гарсан програмчлалын хэлнүүд бүгд mapтай төстэй өгөгдлийн бүтцийг ашигладаг байхгүй юу? Ерөөсөө ogвэс ашигладаг байхгүй юу? Тэгэхээр C-ийн map бол одоо юу гэдэг Python дээр бол жишээлбэл Python дээр бол dictionary гэж өгдөг хаа тий. Нөгөө Python хаана юм. Python дээр болохоор энэ штэ ингэчдэг баха. Тэгээд энэ бүр бусад програмчлалын хэлнүүд ерөөсөө нэг л амар амархан. Тийм энэ map байгаа шүү дээ тий. Энэ бусад бүх JavaScript дээр ч байгаа. PHP, JavaScript, Go гэл. Go дээр нэг сонио дуплээ явчихдаг хаа тий. Дуплээ гэдэг хаа. Дуплээ. Go дээр бол нэг дуплээ бичдэг баг. За бүр дайлаагаа даалгалчихлаа. За тэгээд нэгтгэвтэй. Мама. За тэгээд хит хэлээ юм чинь. 10 саяас бага. Манай лимит маань 10 сая. Чүлээд. Энийг
энийгээ ингэж шүү дээ. Үлээ. Йоо би бүрчтэй өнөө манараа олж шүү. За. Эхлээд хасч болохгүй шүү дээ. За. Ингээл болж байгаа. Үгүй. Чи яах вэ? Оо, ганцхан тавталт хийх гэж өстө боо юм болж байна. Арга. 4 унтаагаа. За. Ингээл нэг юм болох л дээ. Тэгээд рекурсив хийчихнэ өстө. Рекурсив лин гэл. Тэгээ манай нөгөө нэг point маань nice шүү дээ, тэ. Тэгээд хариу. За. Амар ядарч шүү. Урч нантаагаа. Мемод байна уу гэж шалгаж шүү дээ. Мемод X нь байна уу? Байвал мемо. Кин мемогийн X-ийг буцаагаал. За цифруудын квадратыг олно гэдэг нэг ядаргаатай юм байна тий. Амар бага ярьдаг бичлэг болох гэдэг нэг юм. Миний энэ бичлэг айгу бага ярьдаг. За цифруудыг ингээл олчих шүү дээ. Би энэ хаалтыг яагаад буруу бичээд байна вэ? За. Яг л сам дээр нэмэх нь тэнцүү тэгчтэй. Тэд тэнцүү ингээд тийг үрчэн тийм. Мөн биз дээ. Ингээл гарна дөө. Эхий. Nice үйл нэмэгдүүлчин. Nice гэдэг чинь бас point гэж аахгүй бол баг тэ. That's so easy. Юу хөрөө. Хязгааргаа давтцсан аа.
За зэнийг жоохон юу яая? Багсгая. 100 гэж. Оо, хариугаа гаргаагүй шүү дээ. 3 гинэ. Аа? 1 2 3 4 5 6 7 8 9 8. За ядаж 8 5 байх ёстой шүү дээ, тий. Би энэ рекурсив дээрээ л нэг алдаа гаргацсан баг та. За ингэн 100. Энэ бол зөв шүү дээ. Одоо юу ач л та. Хэд үлээ энэ чаа? 85. 85 л хичээлт. Тэгэл энд нь яаж н харъя л та. 85 89. Тэгэн штэ. За 145 гэж үзье заяа. 145. 145 чинь 58 42 гэж орж ирэх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь 58 болцсон. Юу лээ? Энийг л тогроод байна да. За энэ чинь 1 4 чи 16 25 42 гэж гарах хэрэгтэй шүү дээ. Энэ буруу бодоод байна тий. За. Яагаад буруу бодоод байна да? Йой. Ганц бодлого бодох гэж өстой. Ганц бодлого ботчихъя гэж сэтгэл гаргаад ирсэн биш өстой. Баларсан юм болгоно л та. Ну яагаад та? Энэ мөгийн цифруудын квадратуудын нийлбэр шүү дээ, тий. Энэнийг цифруудын квадратуудын нийлбэр нь энэ шүү л гэсэн утгатай л юм болох гээд байна л да. Энд яга 58 гэж орж ирээд байгаа. $145 шүү дээ. Яа, би X утгыг өөрчлөөд байгаа юм яагаад аа? Энэ хэвлэгдээс өмнө энэ хэвлэгдэд байвал яах вэ? Яа иш орж ирэхгүй байна.
Миний програм нэг л статик ажиллаад байгаа юм. Би энд нэг юм өөрчлөөд байгаа юм. Тэгсэн чинь өөрчлөгдөхгүй статик ажиллаад байгаа юм. Энэ одоо юу вэ? Энэ статик ажиллаад байна энэ дээр. Гөлөгч нь. Амар их юм хэвлжсэн чинь би яагаад харах ингэсэн мэс юм шүү дээ. За 145 бол юу вэ? Бага амьдралаа хөөрнө гэсэн юм шүү дээ. За 42 дээр очин, 42 бол энэ дээр очин. 20 дээр очин, 24 дээр очин, 4.10 яг зүг байгаа сте. Тэгээд 80 дээр очин. Би эндээ шалах хэрэгтэй юм байна. Энийг За энэ минь одоо хэрэггүй ажиллаж байна. Тэгэхээр биш үү? Манай T тэнцүү rec sum гэх нь шүү дээ, тий. Тэгээ хэрвээ T тэнцүү point байвал гэх нь шүү дээ. За. Мач. Энэ юу вэ? Нэг алдаа зацтай. 100. 5. Энэ хаана алдаа заагаад байна? Йоо. За бодлого бодож чадхаа болсон биш үү? Энэ одоо ямар алдаа заагаад байна? Segmentation fault. Боёо. Санахаа нэг алдаа байна. Би энэ дуусах нөхцөлөд бичихгүй л байна л да. Ингээд сони зогсохгүй байна л та би. 80 гээр зогсох ёстой шүү дээ. Яавал зогсох вэ? Nice дээр очивол зогсно. Nice-га сэтгчтэй юм уу? Бас нэг ингээд үзье тий. За, болсон. Юу лээ? Энэ ч яачлаа. За. Энэ бүтггүй. За. Заасан баха. Гэсэн чинь хүүрээ. Ингэж удаа ажиллах юм уу? Бас ажиллаад байна уу?
энэ чи ийм ч удаан л ажиллах ёсгүй юм байгаа юм да. 10 сая штэ. Тэгснэ тэгж шиг. Йоо, бүр боож алуу би жоо сэргээшний төлөө юм болохгүй. Одоо бодчихдохоо болчихсон шүү. Энд гэхдээ энэ чинь хэддгээр бодлого болоо. 92 дугаар бодлого болохоор жоох хүнд тэгээд би айгу амархан бодох гээд тэгээд буруутаад байна. Айгу амархан л юм шиг л санагдсан шүү дээ. За энэ бол бүр өстой. Замхарлаа. За 100. Тэгж гэх шиг те. Тэд дээр очих хэрэгтэй байлаа. Оо энэ хараа. Энд чинь дээр байх хэрэгтэй шүү дээ. Энэ бас энд нь бас дахиад байх хэрэгтэй юм байна л да. Хэрвээ одоо энд нь эндээ бид нэ шалах хэрэгтэй юм шүү дээ. Хэрвээ энэ маань ийм байвал бас хариуг нь нэмжих хэрэгтэй юм шүү дээ. Зах манарч байна уу? Тэг гэнэ үү? Бид нэ хэд дээр очих хэрэгтэй лээ. Нэгээ ихтэй юм шүү дээ. 165 гэнэ үү? 100-аас бага тоонууд дотор 100-аас бага тоонууд дотор заяа. 80 дээр очиж зогсдог тоо 165 байна гэдэг хариу гаргаж байгаа байхгүй юу? Гүлвч нь үдж байгаа байхгүй. Үдүүлэн л та. Нэг авчилт. 85 паинт амар удаад байна. Яагаад удаад байна? Энэ яагаад ингэж амар удаад байна? Тэрийг л гайхаад байна да. Дөнгөл бүр ажиллахгүй. Юс. Ач. Энэ ингэж бодох ёстой юу? Аачлаа. 10 сая шүү дээ. Яагаад ингэж бодоод байна? Оо заац. Оо гарцаа. Энэ гарах юм байна л да. Би жоохон төвчээргүй царайлаад байна тий.
матч. За. Үзье. Энэ дээр үз. За саяных чинь нэг 2 секунд болсон. Энэ чинь 10-аар үржүүлсэн гэдэг чинь энэ муу ер нь хэр утдээ. Мэдгүй яагаад ингэж удаад байгаа. 85 81 146 145 Минийх нэгээр дутцсан. Яагаад нэгээр дутсан бэ гэхээр үү штэ. Яагаад нэгээр дутсан бэ гэхээр 89-ийг толох байгаа бох тий. 89 чинь бид нэр ингээд төгсгөлийн цаг гэдээ авсан байгаа шүү дээ. 89 дээр хизэж иш очихгүй шүү дээ. 89 дээр очих үед ингээл гараад байна шүү дээ. Тэгэхээр энэ хариу 89 дээр очихоор нэмэгдэхгүй байхгүй юу? Гэтэл 89 ч өөрөө 89 дээр гацсан шүү дээ. Одоо 89 чинь өөрөө ингээд 89 дээр очдог. Нэг тоонд тоологдох хэрэгтэй шүү дээ. За салгалч нэг бодлоо ёо. За ямар ч хэлсэн гэсэн бичлэгийнхаа тоог нэгээр нэмэгдүүллээ амар хариуцлага. За нэг жоохон жижигрүүлвэл энэ жижигхэн бодлох хаад да. Ингээд За энэс илүү жижигхэхгүй хаа тий. Энэ тавталтыг балаа хийчлээ. За дараа нь болох. Сая жоох удаан ажилласан. Энэ гэхдээ нөгөө нэг энэ дүрмээр бол би бол бодсондоо л таацсан л та. Энэ үү тий. 1 minute. 1 минутын дотор ажиллачвал тэгэл болчихно л доо. Бодсон тооцоорой л гэж байгаа шүү дээ. За энэ ч идлээ. 92-ыг бодлоо шүү. Туслаа.